Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уудхийн завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгэдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Зэсэн мэцгэнэ хөл бөмбөгийн шимтэн үзэгч та бүхэндээ энэхүү YouTube сувгийнхаа анхны бичлэгийг хүргэж байна. 7 хоног болгон та бүхэндээ хөл бөмбөгтэй холбоотой сонирхолтой бичлэгүүдийг өргөх болно. Мэдээж өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 эхэлж байгаагаагаар холбогдуулан энэ тэмцээний хүрээнд ямар сонио ачин зүйлс болох талаар та бүхэндээ хүргэх болно. Энэ дэлхийн аварга нь анх удаа 3 улс зохион байгуулагч байгаагаараа онцлогтой. Америкийн нэгдсэн улс, Канада болон Мексик улсууд зохион байгуулж байгаа. 2026 оны дэлхийн аварга бол анх удаа бүр түүхэндээ 48 улс оролцож байна. Ингэхдээ 3 улсын 16 хотод тоглолт маань болох нэ. Үүн дотроо Америкийн нэгдсэн улсын 11 хот буюу Атланта, Бостон, Даллас, Хьюстон, Кансас хот, Лос Анжелес, Майами, Нью-Йорк, Нью-Жерси, Филадельфи, Сан-Франциско, Сиэтл хотууд. Харин Мексик улсын 3 хот буюу Гвадалжаро, Мексик хот, Монтери хотууд байх ба Канада улсын 2 хот болох Торонто, Ванкувер. Нийт 48 улс байгаа болохоор 12 групп гарч байгаа. Ингээд бүх улсуудыг танилцуулцгаая. A групп Мексик, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Чех. B групп Канада, Босни Херцеговин, Катар, Швейцар. C групп Бразил, Марокко, Хайти, Шотланд. D групп Америк, Парагвай, Австрал, Турк. E групп Герман, Кюрасао, Зан Ясэрэг, Эквадор. F групп Нидерланд, Япон, Швед, Тунис. G групп Бельгик, Египт, Иран, Шинэ Зеланд. H групп Испани, Капо Верде, Сауди Араб, Уругвай. I групп Франц, Сенегал, Ирак, Норвеги. J групп Аргентин, Алжир, Австрия, Йордан. K групп Португал, Конго, Узбекистан, Колумб. L групп буюу Англи, Хорват, Ган, Панама улсууд хурлагдсан байна. Эдгээр 48 улсаас анх удаа оролцож буй 4 нялхногоо улсууд байна. Капо Верде, Кюрасао, Йордан, Узбекистан улсууд байна. Капо Верде анх удаа оролцож байгаа гэхэд арай л хүнд группт хуваарлагдчихжээ өөрхий. За тэгээд ямар шуухан цэнгэлт хүрээлэнгүүд тоглолт болохыг харцгаая. За тэгээд хэсгийн тоглолт үзэх дундаж үн бол 600-аас 300 долларын өртөгтэй буюу 215 мянгаас сая төгрөг. Харин шүвгийн 32 бол 300-аас 600 долларын өртөгтэй буюу 1-ээс 2 сая төгрөг байна. За шүвгийн 16 бол 450-аас 800 долларын өртөгтэй буюу 100 сая 600 мянгаас 3 сая төгрөг. Quarter final буюу шүвгийн 8-ын тоглолтууд маань 750-аас 1500 долларын өртөгтэй буюу 2 сая 700 мянгаас 5 сая 500 мянган төгрөг байх нэ. Semi final буюу шүвгийн 4 болохоор 1500-аас 3000 долларын өртөгтэй буюу сая 5 сая 500 мянгаас 10 сая төгрөг. Харин финалийн тоглолтууд 3000-аас 8000 долларын өртөгтэй буюу 10 саяас 30 сая төгрөг байх нэ. Бацартай. За одоо хөл бөмбөгийн сонирхолтой баримтууд руу орцгоё. Харагдсан Италичууд 2006 онд алдарт хөл бөмбөгчин Зидан улаан утас авч улмаар Италичууд 2006 онд дэлхийн аварга болсон. Даанч дараагийн дэлхийн аваргаас хойш Италичууд 2010 болон 2014 онд хэсгээсээ гарч чадалгүй нутаг босч тэр байтугай 2018, 2022 он болон энэ жилийн аваргаарч бодсон. Орч чадсангүй дээ. Үүнийг хүмүүс Зиданы хараалчих нь бий. Sorry about that. Эхний өдөр байна. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 48 улс орж байгаа. Үүн дотроо Африк твээс 10 улс, Аз твээс 9 улс, Европ твээс 16 улс, Хойд Америк твээс 6 улс. Энэ дундаа 3 улс зохион байгуулж байгаа билээ. 7 улсаас оролцож байгаа Шинэ Зеланд, Өмнөд Америк твээс 6 улс тус оролцож байна. Sorry. Нэрийн жил анх удаа шүвгийн 32 системийг оруулж өгч байгаа нь нэлээд сонирхолтой санагдсан шүү. Нийт 39 өдөр тоглоно гэдэг байгаа биз. Харин тэгээд байгаа маа. Бүр 39 өдөр 104 тоглолтыг хийнэ гэдэг байгаа биз.
Бас нэгэн сонирхолтой баримтыг та бүхэндээ хүргэе. Энэ дэлхийн аваргад оролцож буй хамгийн өгшин тоглогч бол Кристиано Роналдо гэж юу? No. Шотланд улсын хаалгач Craig Gordon нь 43 нас 162 өдөртэй байна. Удааг тоглогч нь мэдээж Роналдо орсон байна. Харин эсэргээрээ хамгийн залуу тоглогч бол Lamine Yamal. No. Мексик улсын анх хамгаалагч Gilberto Moron 17 нас 240 өдөртэйгээр оролцож байгаа ба 2008 оны 10 сарын 14-нд төрсөн байна. Нэгэн сонирхолтой статистик байгаа л да. Тэр нь хэрвээ Португал хэсгээс нэгээр гарч мөн Аргентин хэсгээс нэгээр гарч чадвал тэд мөн шүвгийн 32 ба шүвгийн 16-гаа ялвал шүвгийн 8-д хоорондоо тарах магадлал нэлээд өндөр байгаа. Тэгвэл хөл хөмгийн фанатуудын хувьд финал дээр үзхийг л хүсэж байлаа да. Тэгвэл who knows. За EA Sports-ийн зүгээс таамаглаж байгаа дэлхийн аварга болох улс бол Испани улсыг тооцоолж гаргасан байна. Тэгвэл 2010, 14, 18, 22 ондод EA Sports-ийн одоо бүх аваргуудыг таамаглаж чадсан байгаа. Тэгвэл бөмбөг үргэлж шүү дээ. Юу ч болох юм бэлээ. Харин та аль улсын фанат вэ? Комент секцэд бичүүлээрэй. Дараагийн сонирхолтой факт бол дэлхийн аваргаар гол оруулсан хамгийн өгшин тоглогч бол Камерун улсын Рогер Милиан 42 нас 39 өдөртөө оруулж ижээ. Удаах байранд Португал тоглогч 39 настай да Пепе. Харин 37 настай да Роналдо ордгоо. Харин эсэргээрээ хамгийн залуу тоглогч бол Бразилийн домог Пеле 17 нас 239 өдөртөө гол оруулсан байдаг. Жил 6 дахь удаага оролцож буй тоглогч маань бол Португал тоглогч Роналдо, Аргентин тоглогч Месси болон Мексик хаалгач Очао нар тоглож байна. Мөн тэдгээрийн сүүлчийн дэлхийн аварга. Нийт 12 групп улс болгоны хэсгээс гарах магадыг хүргье. Групп A Мексик 56%, Өмнөд Солонгос 21%, Чех 19%, Өмнөд Африк 6%, Групп B Швейцар 56%, Канада 31%, Босни Херцеговин 13%, Катар 3%, Групп C Бразил 72%, Марокко 21%, Шотланд 8%, Хаити 1%. Групп D Америк нэгдсэн улс 39%, Турк 31%, Парагвай 18%, Австрали 9%, Групп E Герман 69%, Эквадор 21%, Зан Ясын эрэг 13%, Кресав 1%. Групп F Нидерланд 54%, Япон 28%, Швед 16%, Тунис 6%. Групп G Бельгик 70%, Египт 17%, Иран 12%, Шинэ Зеланд 4%. Групп H Испани 79%, Уругвай 21%, Сауди Араб 2%, Капа Верде 1%. Групп I Франц 65%, Норвег 26%, Сенегал 12%, Ирак 1%. Групп J Аргентин 72%, Австри 19%, Алжир 10%, Йордан 2%. Групп K Португал 63%, Колумб 33%, Конго 4%, Узбекистан 2%. Групп L Англи 69%, Хорват 23%, Ган 6%, Панам 3%. Энэ дундаас харахад нэлийн хүч тэнцүү үзэхээр групп бол D хэсэг харагдж байгаа. Учир нь энэ дөрвөн улсын аль ч улс нь арах магадaltaй харагдж байна. За тэгэхэд миний бодлоор аварга болох улс бол Португалыг харж байгаа. Дид байр Франц, сюрприз болох улсыг Япон гэж харж байгаа. Эрт хасагт улсыг Хорват, тэмцээний өрөөнд мэрэгэн бууж болох тоглогч бол Мбаппе гэж харж байна. Хэрвээ Мбаппе 4 болон түүнээс дээш гол хийх юм бол дэлхийн аваргын бүх цаг үеийн хамгийн их голтой буюу мэрэгэн буучаар тодорхой юм байлээ гэж харж байгаа. Гэхдээ энэ бол миний бодол шүү дээ. Та ч өөрийнхөө комент секцэд бичээрэй. Yes. Дэлхийн аварга 5 удаа тоглосон ердөө 6 тоглогч байдаг. Үүнд Лионел Месси, Лотер Матеус, Рафаэл Маркиус, Кристиано Роналдо, Андрес Гурдадо, Антонио Карбачел нар орсон байдаг. За тэгээд нэг сонирхолтой баримт байгаа. Роналдоны 5 удаа дэлхийн аварга тоглохдоо хасагдах шатнд буюу шүвгийн 16-аас эхлээд нэг ч гол болон нэг ч ассист өгч байгаагүй. Тэгээд энэ жил юу болох юм бол харцгаая. За одоо нэгэн сонирхолтой хэсэг эхлэх гэж байна. Дэлхийн аваргын тэмцээний өрөөнд хиний төсөөлөг шоконд оруулсан тоглолтууд. Нэгдүгээр 2022 оны дэлхийн аваргын Япон болон Герман улс 2-1 харьцаатайгаар Япон улс, хоёрдугаар 1998 оны дэлхийн аваргын Нигер болон Испани улс 3-2 харьцаатайгаар Нигер улс. Гуравдугаар 2022 оны дэлхийн аваргын Сауди Араб болон Аргентин улс 2-1 харьцаатайгаар Сауди Араб улс. Гэхдээ энэ тоглолтод Аргентин хожигдсон ч гэсэн дэлхийн аварга болсон байдаг. Дөрөвдүгээр 2022 оны дэлхийн аваргын Өмнөд Солонгос болон Итали улс 2-1 харьцаатайгаар Өмнөд Солонгос улс. Тавдугаарт 2014 оны дэлхийн аваргын Коста Рика болон Итали улс 1-1 харьцаатайгаар Коста Рика улс. За сүүлчийн сонирхолтой мэдээлэл дэлхийн аваргын чансаа гараад шилдгээр нэрлэгдэж буй топ 20 тоглогчдыг нэрлэе. 20-дугаарт Moises Caicedo, 19 Federico Valverde, 18 Bruno Guimaraes, 17 Vitinha, 16 Declan Rice, 15 Lionel Messi, 14 Kylian Mbappé, 13 Jude Bellingham, 12 Vinicius Junior, 11 Erling Haaland, 10 Martin Odegaard.
9-т Букайо Сака, 8-т Рафиня, 7-т William Saliba, 6-т Pedri, 5-т Bruno Fernandes, 4-т Harry Kane, 3-т Michael Olise, 2-т Lamine Yamal, 1-т Ousmane Dembele. Тэгвэл бүр топ 50 тоглогч донд Рональдо ороогүй гэдэг нь маш сонирхолтой шүү. За ингээд дэлхийн аврах 2026 хөл бөмбөгийн тэмцээн их эхэлж байна. Хэрвээ танд манай бичлэг сонирхолтой байж чадсан болвол лайк болон subscribe дарчих юм болвол илүү ихийг үзэх байгаа. Дараа 7 хоногийн бичлэгүүдээрээ уулзцаая. За камераарай. Баяртай.